Монгол улсын хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээний 7.2%-ийг эзэлж байна. Сарын мөнгөн орлого нь 300 мянган төгрөг хүртэлх орлоготой өрх нийт өрхийн 12.3%-ийг эзэлж байгаа юм. Харин хамгийн чинээлэг бүлэг буюу сарын мөнгөн орлого нь 2 сая 100 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх нь нийт өрхийн 6.5%-ийг эзэлж байгаа ч тэд хүн амын нийт хэрэглээнд 42%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл хүн амын хамгийн чинээлэг 20%-ны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20%-наас 5.8 дахин их байгаа юм. Эдгээр тоо баримтаас харахад хүн амын дундах хэрэглээний тэгш бус байдал улам бүр нэмэгдэж байгаа нь харагдаж байна гэж Албаны их сурвалжууд мэдээлсэн юм. Эдгээр нь үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2018 хэвлэлийн баг хурлаас хамгийн анхаарал татаж байсан тоо баримт юм. Мөн өрхийн нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 108,200 төгрөгөөр өсжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсгөд цалин хөлсний орлого болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого нэмэгдсэн нь гол нь нөлөөлсөн гэлээ. Өрхүүдийг мөнгөн орлого зарлагаар нь бүлэглэн үзвэл өнгөрсөн оны байдлаар 300-аас 500 мянган төгрөгийн орлоготой өрх хамгийн их буюу хүн амын 16.2%-ийг эзэлж байна.